Болдоор гэлсэн. Юу мөч чи яагаад хараад хаалж чадах юм бэ? Тэгж эхлэв тийм юм байсан. Сүлдээ тэгээд ойлгосон юм шиг. Фолиор гэсэн төгсөд ирчгээд нэг 2-3 жилийн дараас эхлээд энэ сонгодог өөрөөр гоцлолтой руу орж ирсэн. Тэрнээс хойш нэлээд хэдэн бүжгүнжүүд гол өрөөл тоглолцсон. Одоо энэ бол цэвэр одоо эрэгтэй хүний хүч чадал одоо хүний жүжигчний ажиллагаа сайн шаарддаг зүйлдер байхгүй. Энэ анхудаа гарч байгаа. Тэр талаараа бол маань нэлээд сайн одоо бэлтгэж байгаа хөлт байхгүй. Ер нь бол би өөрөө ч ийм болно гэж ерөөсөө бодоод өсөөлөг байсан л та. 10 жил тань бүжгийн тоглолт моолнд явдаг байсан. Төгсөөл төрөж ятартай. Би болон тийм одоо тийм тогшин ширван хүн болно биш үү? Нэлийн нэмэлттэй нуруулддаг. Тэгээд одоо шагааны холбоос чагтан ширүүнсүүд нь тасарсан. Өвдгийнхаа шарвсыг соролцсон. Сүүлд нь чагтан ширүүсэн тасалсны дараа нэмэлтээр очиход ер нь одоо хүчлэгчтэйгээр тийм юм шүү. Хөлтэй гартай байна гэх юм. Өөрөөр хэлбэл шүү. Гойч гэлдэг юм бэл. Ясч уурч хараа болохоор яг 2-3 сар болчихсон зүгээр болчихдог. Зөөлөд чинь болохоор тийм юус идэгж өгдөг. Зөөлөд гэжээс ясна хурцсан хамаагүй тийм. Би бас ер нь бол ярьж марахтай юм марахгүй шүү дээ. Би ярил хөдөлнөхөөс тийм ярина. Би ч ер нь бол өөр болохоор жоохон тийм өдөр контемпорари талтай актортай. Монголд л энэ орлыг бас жоох ч гэсэн бүжгэлээ тийм. Ганц балетаар биш. Барай нэг өөр талаас бас хөгжүүлжтэй бүжигчтэй бүх мэддэг чаддаг хаалцаг хүсэж байна. Мэдээж залуунсны урлаг болохоор юм ч та яалчгүй тэгэл залуучуудаа заагаад авчих хэрэгтэй тэгэл. Тэгэл цаашдаа ер нь бол багш юм эсвэл тэгэл хариулагч цаашаа хөгжүүлдэг сэрэмжлэгч. Нэгэн урлагийн үзтгэж л юм шиг хэлсэн хүртэл зүтгэж юм шиг. Ер нь бол тайзан дээрс орохгүйгээр тэр чигээр бүтэн цаг юм тайзан дээр хөдлөөд хамгүйс цаавал төгсөөс авч байгааг мэдрэхгүй. Тэгээд доосноо үзэгчтэй санагдаж шатаж.